Зя арай минь хар шишаац гагнуур хийх гэж байгаа юм шиг нэ. Гагнуур чи шиг хар шилтэй юм. Ойрын үед лайв хийсэнгүй. Өнөөдөр яагаад чи нэг гів гинт. Гів гинт. Лайв юмар санагдаад энэ нөгөө шеэрлдэг юм байхгүй болчихсон тий. Байх нөгөө фэйсбүүк ухаадахлаар ч юм бас үе үедээ нөгөө юу ярих юм шүү дээ. Өвчин сэдэрх юм шүү дээ. Нэвтрүүлэг маань төр зогссон. Гэхдээ би нэвтрүүлгээ бүр амар гоё тийм шин өнгө дөрхтөөгөр айгуу гоё хүчтэйгээр одоо нэвтрүүлгээ эхлэхий гэж бодож байна. За юу яасан? Зовх маань өөхлөд зовхөөхлөд 68% та харцсан. Тэгээд зовхныхоо өөхийг авахулсан. Тэгээд нүд жоохоо хөхөрлөлтөө байгаа. Тийм учраас хар шил зүүж байгаа шүү. Фэйсбүүкээр чи элдв янзын мэдээлэл яваад энэ тухайга бас тэ иргэн хүний хувьд энэ Монгол улсад бүртгэлтэй эрхчлөөт иргэний хувьд өөрийнхөө бодлыг хэлмээр санагдаад яагаад хэлээд байна гэхлээр энэ хүмүүс чинь нөгөө төлбөртэй сайтууд, төлбөртэй сэтгүүлч нарээрээ нөгөө инфлюенсерүүдээрээ мөнгө өгөөд ингээд зүв мэт тий угаасаа юм буруу юмыг ингээд зүв мэт яриулаад ингээд нөгөө оюун эрдний хэлдгээр улны ялаануудын маань тархийг угаагаад тэгээ нөгөө залуучууд нь мэддэг юм байхгүй, мэдээлэл байхгүй, уншсан ном байхгүй, сурсан эрдэм байхгүй. Одоо бүх юма AI даатгадаг. Бүх юма ChatGPT-гээс асуудаг. За мэдээ ChatGPT-гээс гүүр хэрэгтэй юу гэвэл гүүр хэрэгтэй гин. Хурдны зам хэрэгтэй гэвэл хэрэгтэй гин. Тэгэнгүүт хурдны зам хэрэгтэй юм байна гэл ингээл. Тэг гол нь миний ярих гээд байгаа юм дөр бас нэг жаахан сайн муу юм үзсэн, тэг хал үзсэн, халуун чулууд олоочин элдв янзын танил нөхдөдтэй, инженер найзуудтай, экологт ажилладаг найзуудтай тэг ийм хүн чинь ер нь яг мэдээлэлтэй хамгийн ойрхон байгаад байгаа юм. Ийм учраас зүгээр чив чимээгүй өөрөө бодоод явах биш. Бас яг өөрийнхөө мэдж байгаа тодорхой хэмжээний мэдээллийг хуваалцъя. Яг энэ зөв шүү. Ер нь бол энэ талтаагаар зогссон зөвөө. Одоо энэ буруу байна гэдэг мэдээллээр хангах гэж лайв гэдэг. Тэрнээс биш одоо ингээл нэг тийм хийх ажилгүйдээ тийм ингээ солиорцсон юм шиг тийм ингээл ойрлоо олж чарлаа. Ямар ч логик байхгүй. Тэг ямар ч ухаангүй тийм ямар ч эрдэм ярихгүйгээр тэнэг юм ярьж ерөөсө болохгүй л. За хурдны зам нэлээд харин зүгээр учрал одоо ерөнхий сайдын хувьд бол би учрал ерөнхий сайдад нэг тийм таатай ханддаггүй. Тийм таатай бол биш. Яагаад гэвэл миний хийж байгаа үйл ажиллагааг одоо зогсоохыг оролцсон захим хөгжлийн сайд багтаа цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг одоо зогсоохыг оролцсон. За дээр нь би учрал сайдад хүсэл тавьсан. За та олон телевизтэй. Учрал чинь бараг 3 4 телевизтэй баг шүү. Ховийн. Тэгээ Роял телевиз, Малчин телевиз, тэгээ Талын Монголч гэх нэг баахан телевизтэй. Тэгэхээр энэ телевизээрээ цусны тухай асуудал ярмаар байна. Хөдөөгийн малчд маань хятадуудад худалдагдаад байна. Хятадын малчд болж байна. Хөдөөгийн малчд одоо хятадуудыг нууж байна. Мөнгө авч одоо тэг тусмаа бүр онцлоод хэлэхэд Баян Онгор аймгийн Сэгс цагаан бог тавьцаа байдаг гарууд бол хятадуудыг нуудаг гэж хэлэн зэргийнхнаас малчд. Тэгэхээр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг танаа телевизээр цацмаар байна гэдэг хүсэл тавьсан боловч эсэргүүцсэн. Миний нэвтрүүлгийг бол цацахгүй гэдгээ бол хүнээр дамжуулж хэлсэн байсан. Ингээд би учрал сайдад бол дургуурсан хувийнхээ хувьд. Уг нь бол намайг шууд дэмжиж миний нэвтрүүлгийг телевизээрээ цацаад хамтран ажиллах юм байх гэж утсан чинь миний эсрэг байсан дургуурсан. За сүүлийн үед яг бай тэг эр улсууд үзэл бодол зөрөхтэй намайг буруугаар ойлгох, миний нэвтрүүлгийг буруугаар бас хүн дэрэгдэн байдаг хүмүүс бас одоо тархийг угаагаад тий одоо Вавка бол ерөөсө бүтэхгүй нөхөр
одоо бараг л одоо Гитлер, нацист энэ төр гэж тархины угаагаа тэр хүнд одоо намайг буруу ойлгуулсан байж магадгүй. За аль буруу ойлголцож зөв ойлголцож явахыг эр улсууд тэр хийхв. Зүгээр сүүлийн үед харин учирлын гаргаж байгаа нэг ганц хоёр шийдвэрүүд бол надад таалагдчихэв. Хүний одоо болж байгаа юмыг бол болж байгааг нь ярих хэрэгтэй. Болохгүй юмыг бол болохгүйг нь хайр найргүй хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш учрал дээр бол би бас уран дээр санал нийлээгүй. Ураныг ашиглана гэхэд бол за мөн авчи одоо өстой монголчуудад гайвуулж эхэллээ гэж би учрал руу дайрч эхэлсэн. За би өнөөдөр яагаад учрал надад таалагдаад эхэлсэн бэ гэхээр энэ туулын хурдны замын төслийг төр зогсоосонд нь би баярлж байна. Маш их баярлж байна. Ер нь би хэлээд байгаа шүү дээ. Бидний эцсийн зорилго тусгаар улсыг хүүхдүүдэд үлдээх ёстой. Тийм үү? Онгон дагшин, бузарлагдаагүй, бохирлогдоогүй цэвэр байгалыг бид нар өөр хүүхдүүдэд үлдээх ёстой. Өөр хүүхдүүд маань хэрвээ зам шаардлагатай бол өөрсдөө замаа барьчих чадна. Хэрвээ тэднэрт гүүр хэрэгтэй бол тэр гүүрийг барьчих чадна. Бид нар яаран энэ туулыг ширгээх, тийм үү? Ширгэж ядчих шээ. Амин дэмцэж чинь. Урсмаар байдаг. Гэтэл одоо ингээл хамаг бургасыг хядаал 32 км дагуулж бургасыг хядаал тий том бетон зүтгаал заавал гол дээгүүр тавьдаг нь яа тий араараа тавьчих болоогүй юм. Тийм энэ хойгоороо 32-ын тойргороо давхар зам тавиад ингээд тасгийн овоогоороо ингээд хойшоо нэгт ингээд явчих болоогүй юм. Яагаад заавал туулгал гэдэг дайраад байгаа юм бэ гэдэг асуудал. За туулгал гүний ус бид нар ууж байгаа учраас бид нар туулгалын усыг уухгүй шүү дээ. Бид нар гүний усыг ууж байгаа. Гэхдээ ил гарсан хэсэг нь туул байхгүй. Байгаль дээр ил гарсан хэсэг нь туул, тэгээд туулаас доош гүний ус гэж байгаа. Тэрийг Улаанбаатар хотын 2 сая шахуу иргэд умдандаа эргэлж байна. Туулгал ширгээд орно гэдэг чинь энэ ингээд цөл болно л гэсэн үг. За тэгээ учрал ерөнхий сайд энэ төслийг төр зогсоосон байна. За энэ төслийг бүр нарийн ойлгох хэрэгтэй та нар. Яагаад Нямбатар ингэж амиараа хамгаалж байгаа? Би үхэн гэж байгаа. Би энэ туулын хурдны замын төлөө үхэхэд бэлэн байна. Намайг алж иж та нар зогсоо. Амь насаараа дэнчин тавьдаг ямар амар үнэтэй зам бэ? Та нар намайг алж иж эх орныхон төлөө биш. Эх орныхон төлөө ингэж дуурал гоё Нямбатар би чамд алга ташмаар. Эх орныхон төлөө ингэж дуурал даваа далаа би чамд алга ташмаар. Гэтэл яагаад туулын хурдны замыг тавиулахгүй бол би амиа орлоо. Та нар энэ төслийг зогсоох гэж байгаа бол бит хоёрыг алж иж зогсоо. Энэ амиа тавина гэдэг ард нь маш том авилгын хэрэг. Маш том албан тушаалын хэрэг байна гэдээ өөрөө шууд зарлж байна. Тийм даваа далайгийн одоо сүүлд ингээд хүмүүсээс сонссон мэдээгээр энэ Нямбатар энэ даваа далайгийн ах トゥ хамаатан садан найз нөхдүүд туулын хурдны замаас асар том төслүүдийг авсан байна. Асар их мөнгөний. Жишээлбэл би нэг саяхан нийтлсэн дээ. Даваа далайгийн эхнэр нь туулын хурдны замын нэг хэсэг дээрээс туслан гүйцэтгэгч компани, хятадын компани туслан гүйцэтгэгчээр орно гэд улсаас 20 тэрбум төгрөг авсан байх жишээ. Энгийн биднэрт энэ олдохгүй. Тэгэхээр учрал сайд одоо энийг зогсоосон бол төр зогсоож байгаа бол Нямбатарыг шүүхээр шалгуул. Цагдаагаар шалгуул. Эдийн засгийн албаны гэмт хэрэг, эрүүгийн гэмт хэрэгтэн болгож татныг. Даваа далайг шалга. Тэгээд энэ хоёрыг бүр ясын гартал шалгаад нэгш төгрөг аваагүй байвал туулын хурдны замын төслийг үргэлжлүүлж ярьж болъё. Тэгэхүү энэ ингээд цагдаа шалгаад прокурор нь хянаад ингээд шүүхэн шийдвэрээ гарга. Тэр үртэл туулын хурдны замыг огт хөдөлгөж болохгүй. Юундаа яарад байгаа. Тэгээ хоорондоо ярьдгүй аман зөрөөдөх. Эхлээд ерөнхий сайд оюун эрдэнэ
туулын хурдны замыг тавьбал Улаанбаатар хотын төгжрлийн 50% байхгүй болно гэж хэлсэн. Яагаад? Ийм логик байхгүй. Ингэж амныхаа зоргоор ийм муухай тооцоолол байхгүй худлаа ярьж болохгүй. Ерөөсөө болохгүй. Туулын хурдны замаар Улаанбаатар хотод явж байгаа 200 мянган машины 100 мянган туулын хурдны зам руу гарч байгаа гинэ. Зүгээр энгийн хамгийн энгийн ухаанаар бодолтой. Улаанбаатар хотын төгжрэл 50% буурна гэж оюун эрдэнэ хамаараа хэлсэн. Тэгэхээр Улаанбаатар хотод хөдөлгөөнд орж байгаа за 600 мянган машин ч юм уу те хэдэн машин байдаг. 200 мянгаас 600 мянга. За 600 мянган машин байдаг бол 300 мянган тэр зам руу гарч ирнэ. 200 мянган машин Улаанбаатар хотын хөдөлгөөнд орж байгаа бол 100 мянган хурдны зам руу гарч иж Улаанбаатар хотын төгжрэл 50% буурна. Бүр энгийн тэнэг хүнж бодсон. 50% буурах юм. За гэтэл тэр хурдны 32 км хурдны зам дээр 100 мянган машин яаж явах юм? Тийм үү? Эргэлтээр нь ороод битүү төгжрэл. Тэр хурдны замаар нэг 2 км 5 км давхаал эргээл хотын төв рүү ороод Улаанбаатар хотын төгжрэл төвдөө болдог болохоос ш туулгалын дээр төгжирдэг юм аа. За дараа нь Нямбаатар болохоор 30% буурна гэж. Хоорондоо ярьдгүй мө. Улаанбаатар хотын төгжрэл 30% буурна гэж. Оюун эрдэнэ Нямбаатар хоёр үеэлүүд ах дүүс нэг нь ерөнхий сайд тэгээ үеэлээд нийслэлийн засаг даргаар тавьж болдго юм уу? Энэ ашиг сонирхлын хууль болдго юм уу? Зүгээр банкнд ээж охин хоёр л ажиллаж болдгоо шүү дээ. Нэг банкнд ээж охин хоёр ажиллахад ашиг сонирхлын зөрчилгээд нэг нь ажлаас нь халдсан шүү дээ. Нэг банкнд эхнэр нөхөр хоёр ажилддаг шүү дээ. Тэгэхэд яагаад Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын нийслэлийн дараагаар үеэлгээ тавьдгийг? За тэгсэн чинь даваа далаа. Оюун эрдэнэ 50% буурна гэж чинь. Тэгэнгүүт даваа далаа юу Нямбаатар нь 30% буурна гэж. За тэгсэн чинь даваа талаа 13% буурна гэж. 13% буурна гэж. 100 машин дутмын 13 нь хурдны зам руу гарах юм байна. Тийм үү? Тэгэхээр энд маш том ашиг сонирхол амар том бусдад давуу байдал олгосон эрүүгийн эдийн засгийн маш ноцтой хэргийг үйлдэж байна. Даваа далаа. Ялангуяа даваа далаа. Би саяхан нэг пост оруулсан. Тэрийг би гаргаж ирээ та нарт харуулъя да. Манайхаа орж ирвэл юу яагаад өгөөрөө? Сайхан шеэрлээд өгөөрөө. Би хэлсэн. Даваа далаагийн эхнэр нь 20 тэрбум төгрөгийн төслийг шаацсан байна эндээс. Энэ нь ил болчлоо. Тэгэхээр даваа талаагийн эхнэрээ хадам талынхан, даваа талаагийн найз нөхөд, тийм биз? Даваа талаагийн хин байна. Энд ямар ашиг сонирхол байна? Гэхдээ эн чинь нэг хамаатан л авсан бол энэ бусдад даваа байдал олгосон юм шүү дээ. Бусдад даваа байдал олгож бусдад даваа байдал олгоод найз нөхөддөө эргэн тойрныхаа хамаатан садангуудад их нэртэй ингэж 20-30 тэрбумаар нь ингээд улсын мөнгө, бидний мөнгө, Монгол улсын мөнгө, даваа далаагийн мөнгө биш, Нямбаатрын мөнгө биш, Монгол улсын баялагын мөнгө, Монгол улсын татвар төлөгчдийн мөнгө. Тийм биз? Тэгээ дээр нь бид нэг хятадд маш их өртөө үлдэнэ. За өнгөрсөн үйл яасан? Би тест 4-р цахилгаан станцын тухай би лайв хийсэн. Өнөө маргаашгүй дэлбэрэхэд бэлэн байна. Тест 4 үнэхээр хэцүү. Тест 4 рүү очиж байгаа намын дараа нар нь тест 4 рүү шахаа хийдэг. Ерөөсөө сэлбэг гэлтгэл сэлбэгийн тендерүүдийг авчдаг. Тэгэл нэг хамаатан садан найз нөхдөөрөө тест 4 рүү баахан сэлбэгийн 8 хийж тэнд баахан чейнж хийж мөнгөжж байгаа л болчдөг. Эннээс чинь болж өнөөдөр Улаанбаатар хот хөлдөхөд хүрээд байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа 2 сая иргэд хөлднөө. Маш олон эмнэлгийн өвчтөнгүүд одоо амь насны эрсдэлд тулна. Тоггүй болно. Улаанбаатар тэр чигээрээ тасаранхуу болвол бүх эмнэлгүүд тоггүй болно. Хичнээн олон хүн сэхээ амьдруулахт байгаа. Тэгээ 300 тэрбум төгрөг гэсэн. Тэцийг сэргээх мөнгө нь 300 тэрбум төгрөг.
Бидэрт өнөөдөр Улаанбаатар хот хөлдөхгүй байх нь чухал уу? Хурдны зам чухал уу? Өнөөдөр Улаанбаатар хот тогтоо байх нь чухал уу? Туул дээгүүр тавих 30 км хурдны зам чухал уу? Чухлын дараалал гэдэг юм хайц юм. Гол асуудлын дараалал, ерөнхий асуудлын дараалал, чухал асуудлын дараалал гэж байдаг юм. Өнөөдөр цахилгаан станц дэлбэрэх гээд байна. 4-р цахилгаан станц яг зогслоо. Улаацсан байна. Улаасч чинь. Тэнд тесрэлт болов тэнд хэдэн зуун ажилчтанд дэлбэрэлтэнд өгнө. ТЭС 4-р цахилгаан станцад багадаа мянган ажиллаж байгаа. Тэнд осол аваар болоод дэлбэрэлт бол мянган гэр бүл хагцал амсна. 2-3 мянган хүүхэд өнчирнэ. Мянган хүн бэлэвсэрнэ. Тэнд хичнээн олон сайхан монгол залуучууд өгөхөд бэлэн байна. Тэгэхэд ТЭС 4-р цахилгаан станцыг засвар хийх 300 тэрбум төгрөг байхгүй. Одоо ч улаасцсан бид нар хэцүү байна гэдсэн. Тэгсэн чинь 2 их 80-д 300 тэрбум төгрөгөөр 30 км зам тавина гэж зогсож байгаа. Боддоо Улаанбаатарт тогтоо байх нь чухал уу? Улаанбаатарт хөлдөхгүй байх нь чухал уу? Одоо цахилгаан станц засаач энэ 2.2 их 80-д 300 тэрбум төгрөгөөр хурдны зам барина гэж солиорж явахаар авгаадаа 20-30 тэрбум төгрөгийн тендер өгж явахаар 300 тэрбумаар одоо 100 болж байгаа дөрөв ТЭЦ-д сэлбэж ТЭЦ-д өргөтгөл барьж. Энэ дээр би учрал сайдыг дэмжиж байна. Энэ дээр би учрал сайдад баярлалаа. За ашгүй дээ. Учрал сайд энийг төр зогсоочлоо. Одоо төр зогсооцсон бол Нямбаатар даваа далай болон энэ ард түмний тархийг угаагаад байгаа. Нямбаатараас мөнгө авсан сайтууд, Нямбаатараас мөнгө авсан сэтгүүлчид, Нямбаатараас мөнгө авсан инфлюенсерүүд энэ ард түмний тархийг угаагаад байгаа. Бид нар зам хэрэгтэй. Хөгжил гэдэг. Намайг одоо хөгшин орк, юу ч мэддэггүй писта, бүдүүлэг хулгаач, дээрвийн хулгаач, чи өгчиж Монгол улс хөгжинэ. Та нарын үеийнхээ өгчиж Монгол улс хөгжинэ гэд хуцаад байгаа новшнуудыг бүгдийг цагдаад өг. Хуугаар нь шалга. Үнэн юм гэж байдаг юм бол. Шудраг тогтолцоо байдаг юм бол. Үнэхээр учрал сайдаа, ерөнхий сайдаа та шудраг байдлыг хүсээд байгаа юм бол одоо Нямбаатараа шүүхэд өг. Даваа далайгаа шалга. Эднэрийгээ шалга. Ах トゥ хамаатан садан найз нөхдөд хин хичнээн төгрөгийн тендер авсан байна. Хятадын компанитай хамтарсан байна. Хятадуудаас хахуул авсан байна. Хэд хичнээн хүнд давуу байдал олгосон байна. Шудраг тендер явагдаагүй юм. Даваа далайгийн авгаа юу мэддэг гэж хурдны зам руу орж байгаа. Юу мэддэг гэж 20 тэрбум төгрөг авч байгаа. Энийг шалгая. Тэгэхүү. Энийг шалгуулъя. Миний тэр юу хаав вэ? Тэр даваа далайгийн авгаа мөнгө авсан байна гэдэг. Би энэ пост оруулсан доо 20 тэрбум төгрөг авсан байна. Даваа далайгийн авгаа би энэ нэг өгнө. Энэ одоо Нямбаатар маатар их гуцхай маань. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 1 кг мах 150 мянган төгрөг гинэ. Монгол дэлхийн өндөр хөгжилтэй орн юм. 1 кг мах 150 мянган төгрөгийн үнэтэй. Монголд мах аюу хямдхан байгаа гинэ. Нийслэлийн засаг дарга пиццад махны үн ямар хамаатай юм? Энэ харал алдарт. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 150 мянган төгрөг байдаг гинэ. Монгол дэлхийн өндөр хөгжилтэй орн юм уу? Монголын хөгжил хаана яваа юм? Махны үн бүр хямдхан байх ёстой. Бүр 5000 байх ёстой. За юу? Өстой. Уцдаг юм аа гүлэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орн 150 мянга байна. Монголын махыг 150 мянга болгоно гинэ. Энэ ингээд эргүүтэд юм пистаа ингээд монголчуудын эсрэг юм. Монголчуудын ганц одоо амин хэрэглээний хүнс нь мах гол хүнс нь. Одоо тэгэхээр гол хүнсийг байхгүй болгох юм шүү дээ маш. Монголчуудыг махнаас нь салгаж бүр мал болгож шүү дээ одоо. Энэ одоо байсан хайц юм бол би уг энд нэг пост оруулж ирсэн нэлээ урт. Тэгэхээр хүмүүсээ туулын хурдны замыг барих оройтхгүй.
эхлээд Нямбаатрыг шалгая. Даваа далайг шалгая. Тэр 20 тэрбум төгрөгийг бичгтээд ингээд өнгөрчих юм. Өнөөдөр та нар гар утас суулгаа хийсэн нэг хүүхдэд 10 жилийн ял өгд юм байлээ. Гар утас суулгаа хийсэн хүүхдэд 10 жил. Одоо энэ авгаадаа 20 тэрбум төгрөг аваад өгсөн даваа далайд хэдэн жилийн ял өгөх юм. Энийгээ шалга. Энэ дээр бол би өстө 100 одоо ерөнхийдөө учрлын талд байна шүү. Залуу хүн зөрөгтэй байна, шудраг байна. Учрлыг би зүү юм ивэл дэмжинэ. Би зүү юм хийж байгаа бүгдийг дэмжинэ. Учралтай бит хоёр одоо муу байлаа гэд учрлын бүх юмыг муухай болгож болохгүй. Тэгвэл учрлын муу юмыг бол хэлэх хэрэгтэй. Уран дээр бол би учрлын эсрэг бараг амиа өгнө Нямбаатар шиг. Ураныг ашиглана гэвэл май пизда гэдээ би талбай дээр чарлаа л очино. Юу хуцаад байгаа гэдэг уран дээр бол. Харин энэ Нямбаатрын энэ хурдны замын төслийг зогсоож байгаа дөрвөл би алга ташиж байна. Залуу хүн гоё байна. Бас нэг гоё нэг шийдвэр гаргасан байсан. Тэр нь ямар шийдвэр вэ? Них гоё шийдвэр гаргацсан байсан. Тэгээд хүү эн чинь овоо штэ хоёр ч айтайхан шийдвэр гаргачлаа гэдэг хэлжсэн. За ийм учраас хэдүүлээ одоо энэ нэг мөнгө авцсан, Нямбаатараас мөнгө авцсан, даваа далаагаас мөнгө авцсан энэ сайтуудын хурдны зам зөв гэж байгаагийн урдаас хэдүүлээ салаавч өгцгөөе. Тэ дунд хуруугаа өгье. Фак юу гэдэг юм шүү дээ. Хурдны замын төслийг зогсоосон зөв. Одоо харин төслийг зогссон байхад эднийг шалгах хэрэгтэй. Шалгах хэрэгтэй. Би дахиад хэлье. Гар утас суулгаа хийсэн хүүхдэд 10 жилийн ял өгд юм байлээ. Одоо даваа далайд хэдэн жилийн ял өгөх юм? Харъя. Нямбаатрыг яах нь харъя. Хэдүүлээ хараа байж. Энэ хэдэн төгрөгөөр торгуулаа гарваа. Тэ 20 сая төгрөгөөр 20 тэрбум төгрөг зулгаачаад 20 сая төгрөгөөр 40 сая төгрөгөөр торгуулаа гардыг шүү та нар. Арай алгаар тэ. Эний чинь л одоо гэрхээ харна да. За юм байна. За ингээд лайв хийгээгүй нэлээ удацсан. Нүдэ харуулах вэ та нар? Би угаасаа нүднийхээ зургийг тавьчихсан шүү дээ. Зовхөөхлөд нүдээ зовхөөхлөд үлцсэн. За ингээд шудраг байдал тогтох хэвээр. Тийм. Одоо нэг шийдвэрийг санчлаа. Нэгдүгээр туулын хурдны замын төслийг зогсоосон баярлалаа. Ерөнхий сайд учрлаа. За хоёрдугаарт нь хотхнуудыг цэцэрлэг сургуультай барья гэдэг те. Цэцэрлэг сургуулийн асуудлаа шийдээгүй. Цэцэрлэг сургууль хамт баригдаагүй хотхнуудад зөвшөөрөл өгөхгүй гэсэн. Энэ ёстой онц. Энэ ёстой гоё шийдвэр байсан шүү. Тэгэхгүй нэг хязданаар энд нэг баахан л байшин бариад байдаг. Сургууль байхгүй, цэцэрлэг байхгүй. Тэгэл аав ээжүүд нь суглаа зогсож идэг. Нэг юм шижгийн балаа юм болмоор байна. Одоо том хороол барьж байгаа бол том хотхон барьж байгаа бол дотор нь сургууль цэцэрлэгийн шийдээ. Энэ шийдвэр бол учрлын хувьд бол айгүй надад таалагдсан, зөв байсан. Хүний сайн ямиг сайн гэж хэлэх хэрэгтэй, саар ямиг саар гэж зоригтой хэлдэг байх хэрэгтэй шүү. Ингэж бид нар урагшаа хөгжин. Эх орондоо амар амгалан тийм үү? Төр нь иргэдээ хамгаалдаг, төр нь иргэдээ хайрладаг. Бүх шийдвэрүүд нь иргэдийн талд гардаг юм зөв төртөө байхын төлөө хэдүүлээ нэгдэх ёстой, тэмцэх ёстой. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд нэснэ.